За хай. Keydropтай хамтран оруулдаг цуврал бичлэгүүдийн 3 дахь бичлэг орж байна. За би мань шийдсэн. Ер нь бол шийдчихлээ. Тэгээ би ер нь бол эхний бичлэгэн дээр ер нь бол би M9 Fade татаад ер нь бол тэрийгээ би бол алдаа байсан гэдэг хүлээн зөвшөөрч байна. Тэгээ бас нэлээд үнэтэй алдаа $3,000 алдаа байлаа. Тэгээд юу шийдсэн бэ гэвэл би ер нь удаан cowboy. Мань чирдэж байгаа cowboy гэсэн цагааныг хийжсэн санагдаад хэ. Тэгээ сая улаан скинүүдийг харж амар царил харагдаад байна. Тэгээ ер нь бол улаан скинүүд ч гэжтэй мань болгоод улаан бэлий улаан худаг гарста. За ер нь бол энийг гусан юм байна. Тэрийг бодчлоо. Тэгээд ер нь бол ойлгомжтой скинүүдэд цуглуулъя. Keydrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна миний оруулсан giveaway-д орж азаа үзэх боломжтой. Pirate Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Pirate Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Oh my god. Надаа хэд вэ гинөө? $10,700. Мань $6,000 гэсэн санагдаж байна. $6,000 эхэлснээр 17k болт өсгөөд 7k болт алдаад буцаад өсгөөд одоо 11 бараг 11k таа байгаа юм шүү дээ. Окей, ямар ч стрим дээр тоглоод мань л амжилттай байгаа юм байна. I'm winning every day гэдэг нэг өдөр л алдсан байна. Та нарт би $15,000-ийн skin giveaway хийчихье. Тэ намайг хий гэсэн. Тэгээд за тэгье. Тэгэхээр $15,000 ер нь мань 6 сар тэгээ хуваарлах хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь мань 2 дахь бичлэгэн дээрээ $7,500 тэгээ манд нь ингээд ихний сард нь бол лимит $7,500-аар нээсэн чинь байна. $7,500 скинийг giveaway хийсэн байна. Oh my god. Тэгээ нэг нь бүр тодорцсон байна. Oh my god. За нэг нь болонгууд USB print streamer нь хамгийн хямдхан тодорцсон ер нь бол өнөө шөнө тодорх юм байна. Одоо болонгууд 8 цаг болж байна. Өнөө шөнө 2 цаг тэр нь бол тодорхоор болцсон байна те 141. Энд чинь Монгол хүмүүс орсон байлаа бас гадаадууд бас амар их байлээ. Ингээ харангууд те энд чинь нэг CDS хөөрхөн шүү мөрхөн шүү гэдэг гай байсан да тэр одоо профайл зургаас олж би болохоо болчихоо. Тэгээ би мёста би Монгол шүү. Тийм гай байсан. Энд чинь Сэнзүүгийн зураг байгааг харж гин. Тэгээд ер нь бол манай үзэгчдээс орсон энэ чинь Nikola Tesla мандууч нь ер нь 7 хоног болон кейс онгоолонгуудаа мандууч гифтэлдэг манай те үнж үзэгчд байна. Энд чинь орклон байна. Гэтэ гадаадууд бараг илүү байх шиг байна. Гэтэ би энэ Монгол хүн очижээс жамд хүсэж байгаа. Би өнөө шөнө ер нь 6 цагийн дараа ер нь хэн задарсан байгааг нь хараад ер нь Telegram дээр бичнээр Telegram-ны талаар мэдээлэл авах. За стрим дээр орж анхаарал энэ Telegram-ыг авчихгүй л үү дээ. Тэгээ би юу хожсон байгаа юм бэ? Юу хожсон надад хамаа авахгүй. Наад би угаасаа тэгээ улаан скил татна эдрийг бүгдийг зар. Бүүм. $10,750 байгаа юм те. Улаан скил. За мань юу харсан бэ гэвэл байгаас те. Мань нөгөө Pirate Swap дээр энийг харцсан байхгүй юу? Pirate Swap гэж мэднэстэй. Тэгээ Pirate Swap татраа ажиллаж байгаа. Тэгээ Pirate Swap дээр одонгууд маань ингээд скинээ ингээ харсан чинь Factory New тэ M9 Fade дараад ишигээ хараад M9 гэж маань битсэн. Тэгчи M9 Slaughter харагдсан. Гэтэ одоохондоо байхгүй шин. Best-ийг нь хамгийн хүмүүс авцсан юм шиг байна. За Slaughter одоо дараа нь хэдүүл олж авсан. Би ер нь бол Pirate Swap-ын скинээс л авчих гэж бодож байна. Тэгээд M9 Slaughter тэнгүүтээ улаан бэлий чи юу вэ та? Дөнгөж сая маань Red Combo гэж хайж байгаа. Гэтэ энэ чинээс ч юм олж 7-ог үлтэй. Pandora's Box харсан. Тий. Би Sling Shot гэж бодож байгаа. Гэтэ өнөөдөр болгонгод Sling Shot ч өнөөдөр болгонгод гар буунаас эхлээд хамгийн хямдхнууд нь гар буунууд байна. Тэгээд USB Clock-оос эхлээд явъя гэж бодож байна. Тэгээд USB Clock-оос би юу хайж байгаа гэвэл юу хайж байгааг яг үндэ мэдэхгүй байна. Улаан өнгөтэй USB Clock юу гэдэг юм. Ямар ч улаан өнгөтэй Clock гэвэл Vogue гэдэг юм мэднэ. Тэгээд Cortex гэдэг юм мэднэ. Тэгээд айдуулээ skin changer руу ороод хайгаад үзье л та. Vogue байгаа санагдаад бах юм. Энэ бол Vogue бол ерөнхий улаан болон Чернелийн өнгө хосолсон. Тэгээ AK гэвэл Bloodsport байгаа мэдчихэж байгаа. Гэхдээ хэдүүлээ гарбуунаас эхлэе гэж бодож байгаа. За шууд тэгвэл гарбууны кейснээс яндорох гээд үзье. Аз байхгүй бол тэгээд ойлгомжтой хэдүүл апгрейд хийгээд яндогоо үзээд авчна. За USB гинэ. Тэгээд clock байхгүй юм уу?
За тэгвэл USB-ний кейснээс нь эхэлж л да. Окей, check engine гинэ. Оо, traitor. Окей, I can find traitor. Traitor байгаа юм байна. Тэгээ улаан өөр гоё юм байна. Cortex болонгууд улаан гэхэд хэцүү лээ. Гэтэ яг бас улаан үгдээ хар өнгөд чинь ер нь default өнгө улаан хар дээр улаан оруулахтай нь ер нь улаан скинээс нэх ялгаа байхгүй. Би болоод ер нь traitor авчмаар байна. За тэгээ 5.1-д эхлэе да. За come on, give me Cortex бишээ. USB traitor. Тэг би бол дэний бол бүр factory new-ийг авбаар байна уу? Ууса factory new-д унах юм байна. Уун бол juice. Би $1 задлсан юм бэ. Уул нь цагаан комбо явж исэн бол энэ ч white out гачлаа. Йоо би $5 задаа $75 кейс юм унгач чамаа те сая. Би бар max win-ийг авчаа биш үү? Бүр factory new white out авсан биш. Оо цагаан комбо явдаг байжээ. Тэрнээс гадна бас Joker модоор нээж болно. За ямар ч харъя. Бас те хямдханаар те жижиг шулуугаар томчлох хөтлөхгүй үзэн штэ. Тэгээ одоо байна бол check engine энэ скинийг юу н харж байгааг би энэ скинийг бол хизээж ашиглахгүй юм шиг харагдаж байна. Жижиг шулуугаар томч болоо. Жижиг шулуугаар томч болоо. Come on. Байна уу? Магадлалын хувьд болонгууд надад унах магадлал 0.1 гэдэг чи одоо би нэгсэндөө 10,000 к задлахад нэг болох юм уу? I have no time man. Магадлалаа ихсгээд одоо 3% магадлалтай. Окей. 5-ыг задлаж байгаа надад 15% магадлал байна. 6 дахад бат унах хэрэгтэй гэсэн үг. Бат унах нь ч цаашаа. Оо 251 доллар би хэдэр задлаж би үнийг хараагүй задлаж. Оо ашиг ичиж. Profit би $1,700 $10,700 ихсэн мөртлөө одоо $10,800 байна. Trading-ууд маань сая бол алдчихлаа. Хэрэгтэй скин авчмаар байна. Хайж байгаас Orion. Оо бүр энэ Dark Water-ос унж байгаа юм байна. Come on, give me traitor. Харагдтгүй. Энэ stainless энийг би нэг харж байгаагүй мөртөө 8 гой цэмби харагддаг юм байна. Бас хар тийм default vanilla load тийм л энийг мартаж болохгүй скин байна. I want that. Дараа нь ер нь хэдүүдээс дараа нь ер нь ямар скин тэ ямар комбото болох вэ? Тэрийг ер нь ярьж байгаа болно. Гэхдээ мань бас vanilla юм сонирхож байгаагүй болохоор бас vanilla гоё харагдаж байна. Тэгээ хүнд ер нь байхгүй тэ хүний юм гоё харагдаж штэ. Ондгоо дээ. За ер нь бол мань бол одоогийн байдлаар алдагдтгүй байгаа юм байна. Энэ дээр их алдчихв. Үгүй. Orange Anolis би энэ хязгаарч харж байгаагүй скин байгаа бол энэ саяын бандлаар гарч ирсэн л скил юм байна л да. За одоогийн байдлаар мань нэг алдагдaltaгүй байна. Гэхдээ би нэг ашиг хингээ хэрэгтэй скин авчмаар байгаа байхгүй юу? Алдагдал явсан. Ер нь тэ Joker модон дээр нэг тийм үнэтэй скингүү кейснээс ер нь Joker мод жоохон димил байдий. Cortex унж байна. Тэ яг үнэтэй зүүсрэх байх болохоор тэ. Гэтэ яг бид нар бас тэ стримэн дээрээ тоглож байхдаа ашиг хийх гэж тоглоно. Өнөөдөр болонгууд хэрэгтэй юм хайж байгаа болохоор тэ. Окей. Жоохон шүсээ нэг уртах залгиж чаад. Ой. Target acquired. Ямар үнэтэй юм бэ? Гэтэ гол нь улаан ч юм уу гэж бодсон бас улаан биш л байгаа тань л та. Ягаан л байгаа тань л та. За апгрейд гэж л үзсэн юм байна. Ойролцоогоор нэг $50 скинтэй байх юм бол би 1.5x-ээр апгрейдлаад авчиж болохоор байна. За энэ $70. За вэж. Энийг зарч би чамаа татахгүй. Энийг зарч. За апгрейдер л үегээд үзье л та. Одоогийн бедэр маань их алдсан юм бол байхгүй. Окей. Тэгээ манийх нь хайж байгаа юм чинь трейдер штэ. Ингүүнгүүд энэ болонгууд энгийн трейдерийн үнийг авчичлаа юм л да. Манай бол ер нь бол Star Trek скинд бол нэг дуртай биш те. Манай скин холцолд гэж бодож байгаа болохоор бас
Factory new татах уу, minimal wear татах уу? Factory new-наас тэ $70 чинийг татчихвал соёлээ. Энийг би ингээд яа 27% матлаар би авч чадах уу? За үзье л та. Тэ? Жижиг чулуугаар том чулуу штэ. Тэгээ ер нь бол хөвчлэн байна. Доороос эргүүлэх дуртай учраас доороосоо эргүүлчихье. Тэ. Дээд жоохон би арга авчиж байгаа юм шүү. Йоо. Ууха. Болж ийн чи төгс. Болж ийн. Окей. Эхний бичлэгэн дээр бол тэ эрэгтэй скин авчлаа. Let's go. За тоглоом зэрэг ямар байхыг одоо танад хараад бай. За. Юу вэ? Сайтанда байхгүй байгаа скинийг би авчиж байгаа юм уу? За ихтэй зүгээр хэдүүлээд энийг бод би зарахгүй хадгалчихъя. Тэгээ би бол улаан баандалтай болно гэсэн л бол болно. Энэ бол маргааш харъя, нөгөөдөр харъя. Тэгээ улаан баандал ер нь цуглуусаар адил нэлээд хоног болох байлгүй. Улаан лолот цуглуусаар адил нэлээд 2 хоног байлгүй. Тэгээ өдөр болгоо ер нь 8 цагаас шинжлэгдэх болохоор. За ингээд үлдээч дөө. Даанч татчихсангүй байна. Гонигтай лээ. Тэгээд угаасаа одоо улаан баандал маань тэр болоогүй амч тэгээд нэг яах юм бол тэгээд дараагийн бичлэгийг уулзлаа. Өдөр баяртай. Дараагийнх нь нэрээ дараагийнх нь нэр клок явах хаа. За бай. Лайк дараа. Тэгээд giveaway-д оролцоорой. Өөр ч хэлэх юм аль дөө. Амжилт хүсье. Giveaway-д.